Сайн байцгаана уу? Даглан хаана байна гэж Парисатын Луври музейн дотор явж байна. Энэ Грекийн хэсэгт байна. Тэгээд би амьдралдаа одоо миний хамгийн их хүсдэг байсан зүйл бол Парист очиж үзэх байсан. Тэгээд ингээд мөрөөдлөө биелүүлээд явж байна. Тайлбар нэг хартаа ийм гоё газар. За энийг болохоор sarcophagus-ийн хос гэж нэрлэдэг юм байна. Үнсээр нь бүтсэн ийм уран баримл гинэ. Есүсийн өмнө гэж ярьдаг шүү дээ. Before Christ төрхөөс өмнө 7 дугаар зууны үед бүтээгдсэн ийм urn гэж нэрлэдэг ийм статue байна. Энэ болохоор 6 дугаар зууны үед Христ төрхөөс өмнөх 6 дугаар зууны үед хийгдсэн ийм хан дээр зурсан зурмал байгаа юм байна. Туркийн үеийн зурмал гинэ. Тэгээ саяын зураг болохоор нөгөө нэг чөм гэж нэрлэдэг бушиг ингэж гойж чимгэлдэг тийм зураг юм байна. За энэ болохоор төрөл төрлийн гоё варнууд байна. Тэгэд энэ үзүүрийн хэсгийг болохоор 3 дугаар Наполеон музей гэж нэрлэдэг юм байна. За одоо энэ Италийн урлагийн бүтээлийг үзэхээр явж байна. Өөрөөр хэлбэл нөгөө алдарт Мона Лизагийн зургийг харахаар явж байна. Oh my god, бүтэн хаан тэр чигээрээ зураг байна. Гайхалтай. За, Итали уран бүтээлчдийн хэсэгт явж байна. Зургууд нэг тийм Есүс Христийг дүрсэлсэн зургууд айгүйх байдаг юм байна. Тэгээд хартаа уран баримлын гайхалтай яг чихнээс хүний хувцс шиг харагдаж байгаа. Чулуугаар гантгаар хийсэн мөртлөө гайхалтай. Энэ Луври музейн гадна талд байдаг бас нэг arch байна. Not arch, arc гэж хэлдэг. Уран баримл бол агуу Микеланжелогийн үхэж буй slave ball гэдэг нэртэй ийм барилга байна. За дотроо юм бас арк шиг юм байт юм ээ. Mi con personita.
За, Парисын ялалтын хаалганы гадаа зогсож байна. Ялалтын хаалганы голдоо юм. Төгөр хээтэй ингэж харагддсан байна. Парис хотын ялалтын арк буюу одоо хаалга гэх юм уу? Ялалтын хаалганы дээрээс та бүхэндээ мэдчилж байна. Би сайхан л хүнд өвчнөр өвчлөөд бүх юм ингээд дуусж байгаа юм шиг санагдчихсэн. Тэгсэн чинь Парист хүн болгоны мөрөөдөд ирч чаддгүй тийм газар ирсэн байна. Тэгээд энэгээрээ таадтай юу хэлэх гээд байна гэхээр ерөөсө боломжгүй зүйлийг хараад тэгэхээр дэлхий дээр алгаа энэ хараад дэлхий дээр бүх зүйл боломжтой хэрвээ та өөрийнхөө сэтгэл зүрхээ зориулж чадах юм бол гэдгийг үгийг та хэддээ хэлмээр санагдаж байна. Үнэхээр гайхамшигтай. Парис хотыг хардаа. Тэр цаана Эйфелийн цамхаг харагдаж байна. Гайхалтай. Энэ бит хоёрын байрлаж байгаа буудал байна. Ингээд Парис хот эндээс шөнийн Парис ингэж харагддаг юм байна. Эндээс Эйфелийн цамхаг харагдаж байна. Нэг одоо ийм гудамжны нэг хаяг самбарны музейд явж байна. Францад энэ гудамжны хаяг бүр эртдээ үеэс 14-15 дугаар зууны эхлээд байсан юм байна. Тэгээд эхлээд модон дээр зурдаг байсан бол дараа нь төмрөөр сэлдэг болоо сүлдээ бүр ийм том хараа брендинг маягийн болоод ийм төмрөөр хийдэг байсан. 1924 онд Парист Олимп болж исэн юм байна. Тэгээд энэ Олимпиад оролцсон улсын төвнүүдийг нөгөө бейсэн дээр ингээд шилтгэж өгсөн байгаа гинэ. Отчийг хэлжсэн багчнууд байна. Энэ тавх шиг юмд цус цуглуулдаг гэсэн юм. Тэгээд харах юм бол ингээд хүмүүсээс цусыг авч байгаа нь эмчилгээ гэж үздэг байсан юм.
За энэ болохоор 1600-аад оны үеийн энэ морьтой хүний хөшөөний үлдэгдэл гинэ. Парисын Нотр-Дамын сүмийг сэргэнцэл хаалгаа явуулж байна. Тэгээд энэ шилжүүлэн ихтэй хөрөг цэвэрлж байгаа байл харагдаж байна. And also энэ бол шинээр баригдаж байгаа гэсэн. Тэрээс бол хуучин За энэ recycling хогийн цэг нэ. Энэ сайн хэлбэртэй хогийн цэг байд юм байна. Шилэн бүтээгдэхүүнийг явуулдаг юм шиг байна. Сайн уу манайхаа байглаа нэ. Эвлийн цамхаг дээр гараад ирсэн байна. Эндээс Парисыг харж олж байна. Вау. Ингээд би таатай ганц юм хэлэх гээд хүн хичээгээд мөрөөдөж чадах юм бол мөрөөдөл биелэх боломжтой юм байна санагдлаа. Би Парис төрхийг
бүр багасаа эхлээд мөрөөдчихсэн. Тэгээд ирэх боломж гараад ингээд аялаад явж байгаа. Тэгээд амьдрал их сони юм аа. Амьдрал үнэхээр баялаг юм аа. Яа тэгэхээр би саяхан ингээд өвдчөөд удахгүй өгч магадгүй юм байна ингээд айжсэн хүн чинь ингээд өөрийнхөө өвчнийг даваад одоо бүр аялаад нөгөө мөрөөдчихсэн Париста ирсэн ингээд тайтайгаа холбогдчихээн маш их баяртай байна.